Sempre sono October Oremin, buongiorno, buonasera. Welcome to our coffee talk. За өнөөдөр хоёр дахиад Албаныхаа хямааргаас мэдчихэж байна. Тэгээд Адриатын тэнгисийн ирэг дээрх нэгэн хадан зохион дээр одоо далайн ирэг дээр хадан зохион дээр сууж байна. Тэгээ өнөөдөр болохоор утсан усаа шууд аваад ирсэн. Тэгээд Aeropress-тэй кофегоо хийгээд бодлоо. Өнөөдөр болохоор хүмүүс бид хоёроос ер нь яг яагаад энэ IT хийсэн, яг яагаад дугуйтай те ийм маягаар ажиллаж байгаа юм бэ гэж зөндөө асуусан. Тэгээд тэр асуултанд хариулъя. Бид хоёулаа аялах дуртай. Хаад мэдж байгаа дугуйсаа видео өмнө нь дугуйгаар аялах бид хоёр Монгол танилцсан. Тэгээд би болохоор ажлынхаа шугамаар өмнө аялдаг гэж байгаа. Яг Монгол тэгээд яг нэг аялах учраа олохгүй байж та хоёр танилцсан байхгүй юу? Тэгээ хоёулаа ер нь явж дуусахаар хоёулаа ярьсаар байгаа. За ер нь IT тэгээд яг дугуйгаар аялах санаа бол тэндээ байгаагүй. Тэгээд нэг санаандгүй ярьж байгаа тандем дугуй байдгийг олдсон. Тэгээд ер нь хоёулаа тушаад үзээгээд тэгээд туршиж үзээд ер нь болохоо санагдсан. Тэгээд дугуй болохоор бусад зүйлстэй харьцуулах юм бол илүү удаан тэгээд илүү одоо орон нутгийн амьдралыг гэх юм уу хүмүүсийн амьдралыг ойлгоход харах боломжтой, хүмүүстэй илүү харьцах боломжтой. Одоо тухайн улс орныг тэнэн мэдхэд гэх юм уу яг бодит байдлыг мэдхэд айгүй гоё одоо хамгийн зөв арга шиг санагддаг. Тэгээд яг хүссэн газар очиж үзэж болно. Тэгээд хүссэн хурдаараа явж болно. Хаан чамаагаа өөрөө хүссэн газар хоолнд ажиллаж явж болно. Тэгээд зарим нэг аялалтай харьцуулах юм бол өртгийн хувьд юм. Тэгээд илүү олон зүйл үзэх давуу талтай. Тэгээд яг нөгөө хүмүүсийн аялал гэхээр одоо янз бүрийн ойлголттой юм да. Одоо хамгийн түгээмж нь бол одоо tourist travel гэх хоёр янз байна. Тэгээд tourist гэдэг одоо чинь болохоор ихэнх хүмүүс одоо жишээ нь 7 хоногийн ч юм уу 2-7 хоногийн ч юм уу амралт аваад одоо зөвхөн нэг газар ч юм уу те нэг улсад очоод эсвэл одоо хитэд улсаар ч юм те очоод одоо илүү амрах одоо те одоо зугаал зорилготой. Тэгээ одоо тухайн газрынхаа алдартай те хүмүүсийн очиж үздэг газрыг үздэг ч юм уу те. Нөгөө талдаа traveler гэхээр болохоор илүү тийм одоо орон нутгийн юмнуудыг үздэг те. Тэр болгон хүмүүсийн очоод идэх газрыг очиж үздэг. Тэгээд тийм одоо нөгөө туристтэй харьцуулах юм бол аялж байгаа хугацаа нь хамаагүй урт те. Хэдэн сараар ч юм уу хэдэн жилээр аялдаг. Тийм аяллыг хийдэг. Тэгээд бид хоёрын бол ер нь бол traveler тэр болохоор bicycle traveler байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс гадна одоо машинаар аялж болж юм. Хүмүүс усан онгоцоор одоо жижигэн завиар аялж юм. Одоо бүр скейтборд шиг юм явдаг одоо юу гэдэг ч одоо хөлөөрөө ингээд одоо скутер скутерээр аялж юм. Тэгээд ер нь цанаар аялж юм. Ерөөс аялахгүй юм алга байна. Алхаад ч аялж юм. Алхаж байгаа хүмүүс ч байна. Алхаад юмаа түрээд, ачаагаа түрээд эсвэл ачаагаа үүрээд аялж байгаа хүмүүсээс байна. Backpack-аас арай өөр ялгаатай, үүрэгчтэй аялдаг. Тэгээд бид хоёрын сонгосон нь бол дугуйтай аялал. Тэгээд бид хоёрт бол энэ аяллыг хурдан тэгээд бүх одоо энэ аяллахын хэмнэлэн бүгдөө таалагдж байгаа. Бид хоёр өөрсдөө үзэх газараа сонгоно. Тэгээд очих цэгээсээ илүү замдаа одоо туулж өнгөрүүлж байгаа өдөр хоногуд одоо уулзж байгаа хүмүүс тэгээд очиж байгаа улс орон газар эдгээр нь аягүй сонирхолтой байгаа байхгүй юу? Жишээ нь бид хоёр өчигдөр энэ гудамаар гарч ирээд дэлгүүр явж явах замдаа дэлгүүрийн гадаа хоёр ачаатай дугуй харсан байхгүй юу? Тэгээд бид хоёр энэ хоёр адилхан аялж явж байгаа юм байна. За хоёулаа хүлээж байгаа уулзъя гээд уулзсан чинь Швейцар хос Эстон улсаас тэр хоёр галтргээр Эстон ороод тэгээд Эстоноос наашаа доош явсаар байгаа сая Албанд ирээд одоо that's a Greek port, yeah? The one they're gonna cross to Italy. Yeah. Igoumenitsa гэдэг. Грекийн бомб төртөд эндээс яваад тэнгуүтээ усан онгоцоор Итали ороод тэгээд цаашаа Португал доош явна байхгүй юу? Тэгээд одоо ийм их сонирхолтой хүмүүстэй болсон. Тэгээд тэр хоёрын мэрэгчлэн гэсэн чинь Trump, yeah, he plays trumpet. Yeah. Trumpet ийм үлээвэр хөгжим тоглодог. Тэгээд найзлахнаас хараа бас саксофон
телефон тоглодог. Тэгээд бид хоёрын уулзсан төвчөн бас Fat Cat-тай холбоотой. Тэр хоёулаа хөгжимд дуртай, ялангуяа jazz сонсох амар дуртай. Тэгээд бид хоёр анх Fat Cat Jazz Club-д уулзсан. Тэгээд бид хоёр Монголд байдаг байхдаа бол тийшээ сар алгоочдөг байсан. Яа. Yeah. Бид хоёрын Улаанбаатарын хамгийн дуртай газрын маань нэг. Тэгээд өчигдөр орой бид хоёр жишээ нь тэр хоёр дугуйтай аялж байгаа хостой юм яриа тэгээ баахан ингээд тэд нар шууд нөгөө мэрэгжлийн хөгжимчин хүмүүс болохоор ингээд бид хоёроос хамаагүй илүү хөгжмийн мэддэгтэй бид хоёр гой одоо хөгжим уу тэгээ яаж тоглолоо ямар ялгаатай байдаг энэ төр гээд юм их сонирхолтой зүйлс одоо аялжих явцдаа хүмүүсээс ингээ айгүй их юм сурдаг. Тэгээ тэр чинь яг хөө мэдээж чи интернетээс ч юм уу уншаад сурч болно. Гэхдээ ингээд нөгөө хүнтэй ярилцаж авсан гэх юм уу тиймэрхүү мэдээлэл юм чинь болохоор толгойд амар илүү үлддэм байлээ. Тэгээд дараа нь ингээд янз бүрийн зүйл харахад ч гэсэн айгүй одоо хэрэгтэй гэх юм уу. Жишээ нь одоо Албан гэдэг одоо энэ улсад ирэхээс өмнө мэдээж нэрийг мэддэг байснаас тийм одоо ямар түүхтэйн одоо яг ямар хөө амьдралтай хүмүүс байдгийг гэдэг талаар ер нь бол ямар ч одоо ойлголтгүй л байсан. Тэгээд ирээд гоё яг ингээд өдөр тутам ингээд хүмүүсийн яаж амьдарч байгаа, яаж юм ааж байгаа ингээд зүйлийг нь хараад ирэнгүүт ингээд илүү ойлгоод тэгээд дээрэс нь одоо түүх мөхийг ингээд яг уншаад судлаад ирэнгүүт яагаад энэ хүмүүс ийм хүүс одоо амьдралын хэм маягаар амьдарч байгаа ч юм уу тэр нөхцөлд ойлгож болж байгаа байхгүй юу. Тэгээд өчигдөрөөс би тэд ярьж байгаа. Албанд ер нь хүмүүс аягүй дугуй ундаг. Тэгээд гэсэн чинь нөгөө 45 жил коммунист байх үедээ мэдээж чинь нөгөө хувийн өмч гэж авах болохоор хүмүүс нь одоо бүгд дугуйтай байсан байхгүй. Тэгээд тэрнийх нь одоо ер нь амьдралын хэм маягийнх нь үлдэгдэл байгаа байхгүй юу. Энд ингээ ихэвчлэн хөгшин хүмүүс аягүй дугуй. Тэгэхээр одоо тэр хүмүүс одоо багасаа залуугасаа тэр нийгэмд өсөөд дугуй унаад өссөн болохоор ер нь одоо ч гэсэн дугуйгаа унж ийна гэж ойлгохоор байгаа байхгүй юу. Тэгээд иймэрхүү одоо цөөхөн хоногоор ирээд одоо зөвхөн ийм жуулчид очдог газраар ороод үзэж харж одоо мэдэх одоо боломжгүй гэх юм уу тийм одоо зүйлсийг ийм одоо удаан аяллаар гэх юм уу дугуйтай ингээд удаан тайван одоо ингээд аялаад өнгөрүүлэхээр одоо илүү их одоо дэлхийн ертөнцийг танин мэдж байна гэж хэлэх юм да. За тэгээд амар их юм ярьшлаа. Okay. I talk so much. You start with saying, Oh my God. I don't know what to say. Well, Okay. За тэгээд luckily, honey. кофе маань бэлэн болоо. Coffee uten be. Гэхдээ бараг кофе бүрчлөө тий. За тэгээд дараа 7 хоногийн кофе токоор та сонсомоор байгаа зүйл байвал комент бичээрэй. Тэгээд хоёртай хамт байдаг баярлалаа. Oh my God. Yeah, I Wow, made look it at 10 this view, minutes. honey. Yeah. Nice. This coffee talk has the best view ever.